За сайн залуусаа үе цаана дараагийн хичээл маань эхэлж байна. За тэгэхээр энэ хичээлээр хэдүүлээ юу ярих вэ гэхээр өмнө хичээлээр хэдүүлээ трендийн танилцуулга, трендтэй ерөнхийдөө танилцаад авсан, трендийг ойлгоод авсан гурван төрөл байдаг. Ямар төрлүүд яаж тодорхойлогддог вэ гэдгийг мэдэж авсан. Энэ хичээлээр хэдүүлээ тренд лайн гэж юу юм бэ? За тэгээд дээрээс нь трендийг бүтээж байгаа wave. За ер нь тренд лайнгүйгээр зөвхөн трендийг бүтээж байгаа wave-ийн талаар ярилцсан. Тэгэхгүй бол хит их юм нэг дор бас дэми явах гэж бодож байна. Окей. За трендийн wave. Трендийг ер нь юу бүтээдэг вэ? Трендийг юу бүтээдэг вэ гэвэл трендийг бүтэц бүтээдэг. Трендийн бүтэц дотроо трендийн өөрийнх нь wave-үүд бүтээдэг. За трендийг тэгэхээр яг нь трендийн бүтэц, трендийн wave хоёр бүтээдэг гэсэн үг. Трендийн wave гэдэг нь юу юм бэ гэх юм бол давлгааг нь хэлж байгаа. Нуглаа болгоныг давлгаа гэж үзэж болно гэсэн үг. Нуглаа болгонд хоёр давлгаа байгаа. За тэгээд трендийн бүтэц гэдэг нь юу юм бэ гэх юм бол тухайн трендийг тодорхойлоход шаардлагатай байгаа нөгөө higher high болон higher low, lower high болон lower low гэдэг бүтэц үүсгэж байгаа тийм үү. Окей. За тэгвэл тэр higher high болон higher low, lower high болон lower low гэдгийг үүсгэхийн тулд яваад байгаа. Тэр нэг нугларал байгаа даа шүү дээ. Одоо өсөж явж байгаад унж явж байгаад өсөж байгаа үед үүсэж байгаа A үсгийн хэлбэртэй, V үсгийн хэлбэртэй хоёр нугларал байгаа даа тийм үү. Тэр хоёр нугларал буюу орой болон ёроолыг үүсгэхэд тэр нугларлуудад яаж вэ? Дээшээ өсөж байгаад унах буюу дээшээ өсөж байгаад унсан хоёр wave. Доошоо унж байгаад өссөн хоёр wave буюу нугларал болгонд хоёр wave байдаг. За тэгэхээр дээшээ өсөж байгаад унж байгаа хөдөлгөөнд бол дээшээ өссөн нэг wave, доошоо унсан нэг wave байгаа. Доошоо унж байгаа дээшээ өсөж байгаа хөдөлгөөнд бол доошоо унсан нэг wave, дээшээ өссөн нэг wave байгаа. Тэр давлгаанууд гэсэн үг. Тэр давлгаанууд нь энэ тренд гэдэг зүйлийн бүтцийг нь бүтээдэг. Тэгвэл тэр давлгаануудыг юу гэх юм бэ? Давлгаануудыг хоёр төрөлд ангилна. Хоёрхан давлгаа байгаа учраас угаасаа хоёрхан төрөлд ангилах нь зөв. Эхний давлгаа бол импульс давлгаа. Буюу гол давлгаа гэж ярьдаг, хүчирхэг давлгаа гэж ярьдаг. Тэгээд correction гэж ярьдаг, retracement гэж ярьдаг. Хоёр дахь давлгааны төрөл бол ухралтын давлгаа, амралтын давлгаа, засварын давлгаа гэсэн нэрнүүдээр явдаг. Тэгэхээр нэг нь impulse wave, нөгөөх нь retracement wave гэж явдаг. Эсвэл correction wave гэж явдаг. Окей. За тэгэхээр гол давлгаа буюу impulse wave-ээс эхлэе. Impulse wave-ийг бид нар яаж таних вэ? Ер нь аль wave-ийг нь impulse wave гэдэг юм. Uptrend-ийн хувьд бол ер нь downtrend-ийн хувьд ч гэсэн трендийн хувьд өөрийнх нь трендийн дагуу явж байгаа давлгааг импульсын давлгаа гэж хэлдэг. Трендийн дагуу гэдэг үгийг бүр ингээ монгол руу бүрэн орчуулах юм бол чиглэлийн дагуу явж байгаа гэсэн утгатай тийм үү? Чиглэлийнхаа дагуу явж байгаа wave-ийг буюу давлгааг импульсын давлгаа гэж нэрлэнэ. За энэ өгүүлбэр дээр бол чиглэлийн дагуу гэдэг нэг чухал хэсэг байна. Тэгээд чиглэлийн дагуу гэдэг энэ хэсэг дээр нь акцент өгөөд хэдүүлээ бодох юм бол uptrend гэдэг хөдөлгөөний өөрийнх нь чиглэл нь юу юм? Дээшээ чиглэл штэ. Тэгвэл дээшээ чиглэлтэй явж байгаа давлгаа болгоныг нь импульс гэж нэрлэнэ. Тэгвэл дээшээ явж байгаа давлгаанууд нь импульс юм бол мэдээж эсрэгээр чиглэлийн эсрэг явж байгаа давлгаануудыг retracement-ийн давлгаа гэж нэрлэдэг. Тэгэхээр uptrend-ийн хувьд бол дээшээ чиглэлтэй хөдөлгөөний эсрэг явж байгаа давлгаа буюу доошоо чиглэлтэй давлгаа болгоно нь өөрөө яах нь retracement-ийн хөдөлгөөн гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр uptrend-ийн хувьд дээшээ чиглэлтэй явж байгаа давлгааг импульс, доошоо чиглэлтэй орж иж байгаа давлгааг нь retracement-ийн хөдөлгөөн гэж нэрлэдэг. Трендийн эсрэг явж байгаа давлгааг retracement, дагуу явж байгаа давлгааг импульс гэж нэрлэдэг. Энэ товч ойлголтоор бид нэр давлгааг шууд таних боломжтой. За тэгэхээр uptrend-ийн хувьд аваад үзье. Импульсын хөдөлгөөн өөрөө ямар байдаг вэ? Импульсын хөдөлгөөн өөрөө урт хугацаанд хол зайд хүчирхэг явдаг волюм өндөртэй давлгааг импульсын давлгаа гэж нэрлэнэ. Retracement-ийн давлгаа ямар байдаг вэ? Богино хугацаанд, богино зайд бага хэмжээний волюмаар их хэмжээний хэрэлттэй явсан давлгааг retracement-ийн давлгаа гэж нэрлэнэ. За тэгэхээр ингэж харна. За тэгэхээр uptrend-ийн хувьд бол мэдээж яах нь impulse retracement-ийг нь харах юм бол дараах байдлаар харагдчих. За downtrend дээр авч үзье. За downtrend дээр ч гэсэн адилхан нөгөө дөрвөн чи хэрэгжинэ. Трендийнхаа дагуу явсан буюу чиглэлийнхаа дагуу явсан байгаа давлгааг impulse, чиглэлийнхаа эсрэг явсан байгаа давлгааг retracement хөдөлгөөн гинэ. Тэгвэл downtrend-ийн чиглэл нь өөрөө юу юм? Доошо чиглэлтэй. Тэгвэл доошо чиглэлтэй давлгаануудыг impulse, дээшээ чиглэлтэй буюу эсрэг чиглэлд орж исэн байгаа давлгаануудыг retracement-ийн давлгаа гэж нэрлэдэг. Окей. За тэгвэл импульсын давлгаа ямар байх вэ? Импульсын давлгаа хол зайд урт хугацаанд хүчтэй волюмтэй явсан давлгаа. Retracement-ийн давлгаа ямар байдаг вэ гэвэл богино зайд, богино хугацаанд их хэмжээний хэрэлттэй, бага хэмжээний волюмтэй явсан давлгаа байдаг гэж үздэг. Окей. За тэгэхээр энэ одоо uptrend болон downtrend дээр ч гэсэн яг ингээд зургал дээр нь ажиллах юм бол нэг зүйлийг ажиглаж болно. Тэр нь юу вэ гэхээр импульс нь дандаа урт, retracement-үүд нь дандаа богинохон байгаа.
Импульс урт явлаа, трейсмент богино явлаа, дахиад импульс урт явлаа, трейсмент богино явлаа, импульс урт явлаа. Тийм учраас трейсментийн давалгаа correction буюу засварын давалгаа гэж ярих нь их байдаг. Энэ засвар гэж яагаад нэрлэж байгаа юм бол хол зам туулахын тулд дунд нь замаа заавал засч явах хэрэгтэй. Дунд нь заавал амарж явах хэрэгтэй гэж. За тэгэхээр ерөнхийдөө хэдүүлээ бодоод үзэх юм бол маш урт хугацааны маш хол зайн гүйлтийн уралдаанууд өөрсдөө дунд нь тамирчин өөрөө бага зэргийн амралтыг авч богино хугацаанд богино зайд нэг бага хэмжээний амралтыг аваад амьсгаагаа дараад те нэг алхах маягтай байжгаад тэгээд дахиад гүйдэг штэ. Тэр амралт өөрөө ханшийн өсөлтөнд ч гэсэн хэрэгтэй байдаг. Ханш урт хугацаанд өсөхийн тулд дунд нь амардаг. Тэр амралтуудыг бид нэр трейсментийн хөдөлгөөн, correction хөдөлгөөн гэж ойлгож болно гэсэн. Ханш урт хугацаанд унахын тулд бас дунд нь амрах шаардлагатай. Тэр нь трейсментийн хөдөлгөөн, correction хөдөлгөөн гэсэн. А тэгээ амарчаад буцаагаад амралтаа авсан тэр хүчээрээ илүү хол зайд хол хугацаанд илүү хүчтэй гүйдэг штэ те. А тэр хөдөлгөөнийг нь импульс гэж ойлгож байна. Окей. За тэгэхээр трейсмент болон импульс гэдэг зүйлийг би маш богинохон товчхон тайлбарлах гэж орлоо. За тэгвэл одоо хэдүүлээ энэ тренд гэдэг зүйлийн трейсмент болон импульс гэдэг вэйвүүдийг ойлгож авснараа ямар ач тустай юм бэ гэдгийг мэдж авъя. За тэгэхээр бид нар ямар ач тустай вэ гэх юм бол бид нар том хэмжээний урт хугацаанд явах хүчтэй волюмтай давлгааг нь барих хэрэгтэй. Яагаад гэх юм бол тэгжээж бид нэр сая ашигтай байх боломжтой. Тэгжээж бид нэр илүү том хэмжээний ашигыг илүү бага хэмжээний рискээр олж авах боломжтой. А тэгжээж бид нэр илүү урт хугацаанд илүү том хэмжээний ашигыг илүү бага эфорт гаргаад илүү бага сэтгэл зүйн одоо юу гэдгийг асуудалд ороод арилжааг авах боломжтой байдаг. Буюу бид нэр ашигтай байх боломжтой. Тэгээ ашигтай бай гэвэл тэгвэл яах нь трендийг дагах хэрэгтэй юм шүү дээ. Ашигтай бай гэвэл трендийг дагах. Яагаад трендийг дагаж байгаа юм? Трендийг юу хэн үүсгэж байгаа? Трендийг хэн үүсгэдэг вэ гэвэл трендийг том хэмжээний хөрөнгө оруулагч, том хэмжээний банкуд, төв банкуд, том хэмжээний хейз сангууд үүсгэж байгаа тийм үү? Тэдний үүсгэж байгаа тэр волюм чинь трендийг үүсгэж байгаа. Тэгвэл трендийг бид нар үүсгэж байгаа нөхдүүдийг бид нар shark гэж төсөөлөх юм бол бид нар shark-ыг дагаж явж иж бид нар бага хэмжээний хоол олж идэх байхгүй. Shark-ыг дагаж явж иж бид нар ашигтай байна. Shark-ыг эсрэг сэлээд байх юм бол бид нар амруу н орно, залгиулна. Тэр shark-ыг эсрэг яваад байгаа тэр трейсментийн хөдөлгөөнд трендийг ойлгохгүй яваад байгаа нөхдүүд тэр арилжаачид чинь өөрсдөө алдагдaltaй байгаад байгаа. Яагаад алдагдaltaй байгаад байгаа? Яагаад гэвэл shark-уудын эсрэг талд байгаад байгаа учраас трендийн эсрэг талд байгаад байгаа учраас алдагдaltaй байгаад байгаа байхгүй. Окей. Тийм учраас shark-ыг дагаад хөдлөх нь хамгийн чухал. Тэгжээж бид нар хоол олж идэн. Тэгжээж бид нар сая бялууны хэсгээс амсан. Тэгжээж бид нар ашигтай байна гэсэн үг байна шүү дээ. Окей. За бидний хийж байгаа арилжаа бол хизээш трендэд нөлөө үзүүлэх хэмжээний арилжааг хийж чадахгүй. Тийм учраас бид нар трендэд нөлөө үзүүлэх, трендийг үүсгэж байгаа тэр арилжааг бий болгож байгаа хүмүүсийг дагаж арилжахын тулд бид нар трендийг даах хэрэгтэй. Трендийг дагна гэдэг нь бид нар импульсыг барина гэсэн. Тэгвэл импульсыг барихын тулд яах юм бэ? Импульсыг барихын тулд бид нар трейсментийн хөдөлгөөний төгсгөлөөс нь орох хэрэгтэй. Бодоод үзтээ автрендийн хөдөлгөөн явж байна. Автрендийн хөдөлгөөн трейсментийн хөдөлгөөн ирлээ. Трейсментийн хөдөлгөөн хаана төгсөх вэ гэдгийг бид нар мэдж байгаа бол бид нар тэндээс нь ороод дараагийн том хэмжээний давлгаа, дараагийн том хэмжээний импульсыг барих боломжтой. Ингийн тулд бид нар трейсмент болон импульсыг ялгадаг байх хэрэгтэй. Даун трендийн хөдөлгөөн явж байгаа гэж бодъё. Даун трендийн хөдөлгөөн трейсментийн хөдөлгөөн ирлээ. Трейсментийн хөдөлгөөн хязгаар дуусах гэдгийг мэдээд бид нар трейсментийн хөдөлгөөний яг тэр орой дээрээс нь төгсгөл дээрээс нь орж чадах юм бол дараагийн том хэмжээний давлгаа буюу дараагийн том хэмжээний импульсыг барих боломжтой. Тэхийн тулд бид нар трейсмент болон импульсаа хооронд нь ялгадаг байх хэрэгтэй. Трендээ зөв тодорхойлдог байх хэрэгтэй. Тэгээ одоо энд ороод ирж байна л да нөгөө нэг хай болон ловыг бид нар яагаад зөв тодорхойлох нь трендийг зөв тодорхойлоход чухал нөлөөтэй юм бэ гэх тээ. Яагаад вэ гэх юм бол хай болон ловыг зөв тодорхойлж бид нар трендийг зөв тодорхойлно. Трендийг зөв тодорхойлохгүй болвол цаашлаад хай болон ловыг зөв тодорхойлохгүй болвол бид нар нөгөө трейсмент хизээ дуусах уу, импульс хизээ явах уу гэдгийг мэдэх боломжгүй байхгүй. Бид нар шал худлаа буруу орой ёроол тодорхойлцоод тэр буруу орой ёроолоо трендийнхаа орой ёроол гэж авч үзээд тэр трендийнхаа орой ёроолыг трейсмент импульс гэдээ аваад үзсэн байх юм бол бид нар буруу трейсментийн төгсгөл дээрээс импульс руу орно гэсэн. Буруу трейсментийн төгсгөл дээрээс орчих юм бол бид нар импульсыг барьж авч чадахгүй. Харин эсвэргээрээ алдагдлалд орно. Зөвхөн зөв трейсментийн хөдөлгөөнөө тодорхойлоод зөв хай ловыг тодорхойлж зөв трейсментийн хөдөлгөөн тодорхойлогдно. Зөв трейсментийн хөдөлгөөн тодорхойлогдож зөв трейсментийн хөдөлгөөний төгсгөл тодорхойлогдно. Зөв трейсментийн хөдөлгөөний төгсгөл тодорхойлогдож зөв импульсын хөдөлгөөнийг бид нар барьж чадна. Тэгэхээс биш буруу орой ёроол тодорхойлох юм бол буруу тренд тодорхойлогдно. Буруу тренд тодорхойлогдвол буруу трейсмент импульс тодорхойлогдно. Буруу трейсмент тодорхойлох юм бол буруу ретрейсментийн хөдөлгөөний төгсгөлийг бид нар барина. Ингэснээр бид нар буруу хөдөлгөөн дээр импульс гэж бодож ороод алдагдал хүлээн гэсэн. Яг ийм байдлаар явдаг. Тийм учраас орой ёроол, бүр орой ёроолын candle гэдээс эхлүүлээд орой ёроол. Орой ёроолын дараа тренд, трендээсээ трендing wave,
Trending wave-ээс трендийг даах харилцаа гэдэг зүйлийг хийх боломжтой учраас бид нэр бүр орой ёроолын candle, орой ёроол гэдэг зүйл дээр л би ярьж ирсэн. Энийг л зөв тодорхойлж сурч бид нар цаашаа явах боломжтой гэж. Окей, ийм байна. Тийм учраас бид нар trending wave гэдэг зүйл ийм чухал. Trending wave-ийн ач холбогдол нь ийм ээ гэдэг хичээлийг сая үзлээ. Окей. За тэгэхээр өмнө хичээлүүд маань бүгд яагаад тийм чухал байсныг энэ хичээлээр бид нар ойлгосон гэж найдаж байна. Тэгэхээр дараагийн хичээлүүдээр бид нар энэ трендийн traceability хөдөлгөөний төгсгөлийн түүл яаж болох юм? Импульсийн хөдөлгөөнийг яаж барих юм гэдэг тухай ярилцах болно. Тэрийг илүү гүн үзэх болно. Тэгэхээр ер нь маркет бол тэр чигтээ энэ тухай шүү дээ. Маркет бол тэр чигтээ трендийн traceability хөдөлгөөний төгсгөлийг яаж болох вэ? Импульсийн хөдөлгөөнийг яаж барих вэ? Хэрвээ traceability хөдөлгөөн дээр орох шаардлагатай болох юм бол яаж traceability хөдөлгөөнийг барих вэ? Их хэллээс нь барих уу гэдэг энэ асуултын тухай маркет бол тэр чигтээ энэ паттернаар л явдаг. Энэ бол тренд. Тренд бол маркет. Маркетинг бүтэц тэр чигтээ тренд бас тренд гэсэн үг. За тэгээ нэгэн дамны эснийх маркет бол тэр чигтээ fractal structure буюу нэг зүйл дахин давтагдах үйл явц байхгүй. Нэг зүйлээ л байнга давтна гэсэн үг. Маркет бол нэг зүйлээ л байнга давтдаг. Тэр байнга давтаад байгаа нэг зүйлийг нь ойлгоцсон бол бид нар ашигтай авах боломжтой. Окей. За ийм зөвлөсөө тэг бүгдээр нь намжт үсэ. Энэ бол тренд гэдэг хичээл байлаа. Трендing wave гэдэг хичээл байлаа. Баярлалаа. Баяртай. Тэгээ удахгүй дараагийнхаа хичээлээр уулзцгаая.